Сайн байцгаана уу эрхэм хүүхдүүдээ. Мэргэжлийн сонголт гэдэг бол хүний амьдралд маш чухал зүйл байдаг. Энэ удаа та нар бол санхүү эдийн засгийн их сургуулийг сонгож энд сургуульд олгож байгаа мэргэжлэр суралцахыг одоо шийдсэн байгаа. Энэ бол маш зөв сонголт гэж би бодож байна. Та бүхэнд амжилт хүсье. Сайн байцгаана уу. Дипломат бүртгэлийн өдрийн хөтөлбөрийн 3 дугаар курсын оюутан Янжин Долом Маргалмаа байна. Миний хувьд болохоор яг хувь хүний онцлогоо харж үзсэн мэдээж 10 жилд ямар хичээл сонирхолтой, ямар хичээл хамгийн сайн байсан гэдгийг бас харж үзсэн байгаа. Түүнээс гадна санхүүгийн олон мэргэжил дотроос ягаад нэгтлэн бодогч гэдэг мэргэжлийг сонгосон бэ гэхээр нэгтлэн бодогч нь болохоор санхүүгийн тайлан одоо яг яаж бэлтгэж гаргадаг үйл явц процессд нь оролцдог хүмүүс учраас одоо энэ санхүүгийн тайлан яг юуг илэрхийлээд байгааг хамгийн сайн мэддэг. Тэгэхээр зөвхөн нэгтлэн бодогчоор ажиллах биш, одоо удирдлагын түвшинд бусад мэргэжлээр ажиллахад ч гэсэн одоо маш том давуу тал болох юм шиг санагдчихсэн. Бас суралцж байгаа хавцад болохоор өөр одоо олж харсан давуу тал нь гэх юм бол бакалаврын зэрэгээ нэгтлэн бодогчоор хамгаалаад магистртаа болохоор өөр мэргэжилтэд хослуулад одоо эдийн засаг ч юм уу санхүү менежментээр суралцахад ийм маш тохиромжтой суурь болох юм шиг бас санагдаж байгаа. Тиймээс гадна өөр онцлмоор байгаа зүйл нь гэх юм бол одоо оюутнуудаа зөвхөн академик төвчөнд нь хөгжүүлэхэд анхаарах биш, бас нийгмийн идэвхтэй оролцогч байхад нь сайн тусалдаг юм шиг санагддаг. Энэний нэг жишээ нь болохоор нийгмийн дадлага байгаа. Тэгээ энэний болохоор оюутан болгон өөрөө сайн дурын байгууллагатай хамтарч ажиллах юм уу эсвэл өөртөөхөө санаачилсан үйл ажиллагааны хүрээнд заавалжгүй нийгэмдээ үйлчлэх сайн дурын үйл ажиллагаанд оролцдог байгаа. Энэ нь болохоор тухайн оюутны цаашдаа энэ ажлыг одоо үргэлжлүүлээд хийх сэтэл болохоосаа гадна одоо оюутанд өөрт нь ирж байгаа ач тусна гэх юм бол одоо ажил олгогч нарын хүсэж байдаг soft skill гэдэг чадваруудыг хөгжүүлэхэд нэг тусалдаг юм шиг санагддаг. Бас магистрийн зэрэг цаашдаа ч гэсэн одоо горилгоор бол CV-нд нас чухал том давуу тал болж өгч чадна гэж бодож байна. Түүнээс гадна одоо академик талаас нь тодруулах зүйл нь гэх юм бол манай сургуулийн хувьд яг нэгтлэн бодогч чиглэлээр болохоор одоо Их Британд байрладаг олон улсын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт гэж байдаг. Энэнтэй болохоор маш одоо олон жилийн туршид хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр 2018 оноос эхлээд энэ чанарын баталгаажуулалт гэдэг алтан батламжийг авч эхэлсэн. Энэ нь болохоор оюутнуудын гүйцэтгэлээс хамаарат одоо жил болгон сонгогддог ийм батламж байгаа. Энэ жилийн үед ч гэсэн 2021 оны одоо 3 сар хүртэл бас сонгуулаад явж байгаа. Тэгэхээр одоо хүүхдүүд юу гэж ойлгож болох вэ гэхээр одоо CFA юм уу, SIMA юм уу эсвэл одоо бусад мэргэжлийн зэрэг аваад олон улсад ажиллах сонирхолтой байгаа бол одоо манай сургууль зурснараа энэ чанартай сургалтыг авч чадна гэж ойлгож болно. Үүнээс гадна өөр онцлмоор байгаа сургалтын одоо онцлог зүйл нь гэх юм бол одоо английн сургалт байгаа. Английн сургалтын хувьд болохоор бидний хувьд одоо хамгийн зөвхөн хэрэглээний түвшинд нь биш одоо академик түвшинд нь хөгжүүлэхэд нь илүү чиглэсэн одоо хамгийн олон гэрдүүдээр судалдаг хичээлүүдийн нэг. Энэ хүрээнд болохоор оюутнуудаа унших, ярих, сонсох, бичих чадварууд дээр нь багш нарын шууд тулж ажилладаг учраас оюутны зүгээс бол энэ цагийн менежменттэй байгаад хувийн зохион байгуулалт сайтай байх юм бол одоо заавал тийм мундаг байх шаардлагагүйгээр чадвараа ахиулах боломжтой гэж хэлмээр байна. Манай сургууль оюутнуудаа зөв хандлагатай болгохын тулд онлайн системд хүмүүжил хандлагаанаа оруулсан байдаг. За ингэснээр болохоор зөв харилцаа, эерэг хандлага аливаа хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг одоо бий болгодог. Энэ нь болохоор бизнесийн байгууллагын хувьд хамгийн том нэг шалгуур нь гэж болоо үзэж байгаа. Өдрийн нэрэмжит тэтгэлэг маань болохоор бүх оюутнуудад бол нээлттэй байдаг. Зөвхөн оюутан өөрөө яг 100% бүрэн дайчилж чадах юм бол эдгээр тэтгэлгүүд бол бүрэн хамрагдах боломжтой байдаг. Миний хувьд болохоор 3.4-өөс дээш голчтой гарсан учраас тэтгэлэгт бол хамрагдаж чадсан. За ингэснээр болохоор заавал тэтгэлэгт хамрагдах нь бол бидний бодоод байдаг шиг тийм хүнд хэцүү шалгуурыг бол байдаг юм аа гэж оюутан одоо элсэгч түмэртэй бол хандаж хэлмээр байна. Мөн дээрээс нь нэмэлт шалгууруудыг бас бол тодорхой гаргаж өгсөн байдаг. Эрдэм шинжилгээний хурал болон нийгэмд идэвхтэй заавал сайн дурын үйл ажиллагааг бол хийх шаардлагатай болдог. Миний хувьд болохоор одоо захирлын 100% тэтгэлгийг 2 удаа авч ирсэн. Манай сургууль маш олон клубүүдтэй байдаг. За тэр клубын нэг болох CAPS би болохоор одоо гишүүнээр нь нэлсэж орсон. За тэгээд энэ нь болохоор яг ямар байдаг вэ гэхээр одоо хувь хүний хөгжилтэй холбоотой илүү ингээд одоо түлхүү харилцаж хоорондоо одоо сургуулийнхаа талаар одоо мэдлэг боловсруулалтаа солилцож мөн дээрээс нь яг байгууллага дээр гараад яг биднээс яг юу шаарддгийг, ямар ур чадвар шаарддгийг гэх мэт тал дээр илүү түлхүү хоорондоо ярилцаад. За миний хувьд болохоор одоо
зургийн клубд хамрагддаг. Тэгээ манай клубын хувьд болохоор яг оюутнууд нь өөрсдөө сонирхлоороо нэгдээд бинтайгаа одоо туршлагаа бас солилцоод тэгээ чадвараа хөгжүүлэхэд нь тусалж ажилладаг байгаа. Тэгээд энийхээ үндсэн дээр бас сургуультай бүтээлүүдээ үлдээх бас боломжтой байдаг. Тэгээ оюутнуудын хувьд одоо бинээсээ зөвлөгөө авах нь бол маш их чадвараа хөгжүүлэхэд тус болдог юм шиг тий санагддаг. Батгч мэрэгжил гэдэг нь болохоор хамгийн энгийнээр тайлбарлах юм бол бид нэр ихлээр бараагаа борлуулад орлого олно. Орлоготой хамааралтай нөгөө талаас бол зардал гардаг. Жишээлбэл хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэх хүргэлтийн зардал, зар сурталчилгааны зардал, мөн дээрээс нь бараа бүтээгдэхүүний бий болгохтой хамааралтай зардал гардаг. За эдгээр зардлуудыг болохоор нэгтлэн бодогч бүртгээд орлого зардал хоёрын зөрүүгээр нь ашиг тодорхойлогдно. Тэр ашиг болохоор хувьцаа эзэмшигчдээ бидний сайн мэдих ногдол ашиг хэлбэрээр бол тарааж болгодог. 3-4-р курст болохоор манай мэрэгжлийн болохоор багцын хичээл сонгодог нь бол их давуу талтай юм шиг санагддаг. Яагаад вэ гэх юм бол 1-2 дугаар курст яг өөрийгөө бүрэн таньж мэдсэний үр дүнд гаргасан шийдвэр болохоор ирээдүйд үнцнийг бий болгох боломжтой гэж боддог. За тэгээд мэрэгжлийн хадгалаар илүү тодорхойлох юм бол манай мэрэгжил болохоор яг 4 багц хичээл татвар, аудит, санхүүгийн танилал, удирдлагын багц хичээлүүдээс бол сонгон зээруулж үзэж болно. Эхлэн бод бүртгэлийн одоо хичээлийн хүрээнд болохоор бид нэр бүр үйлдвэр дээр нь очиж ингээд танилцаад үйлдвэрлэлийн процесс дээр одоо танилцдаг. Миний хувьд болохоор түмэн шууд, гапуу, ам дээрээс нь хурах гурил одоо үйлдвэрлэл дээр нь очиж танилцаад бол их гой санагдчихсэн. Яагаад гэх юм бол зөвхөн бид нэр ингээд хичээл дээр онлайн мэдлэгээс гадна ингээд практик дээр юу болж байгааг ингээд мэдснээрээ бид нэр ингээд энэ ингээд хичээлийн ойлгохтой ч гэсэн тийм ээ. Энэ чинь нөгөөний бидний ингээд хийгээд байсан зүйл чинь энтэй ингэж холбогддог юм байна гэдэг утгаараа надад их сайхан санагдчихсан. За төгсөгч дууртаа энэ мэргэжлийг сонгон суралцаарай гэж уриалмаар байна. Ингээд санхүү эдийн засгийн сургуулийг сонгон суралцаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.